Hey, сайн байцгаана уу байна. За энэ удаагийн видеоор та бүхэндээ юуны талаар орох гэж байгаа гэхээр одоо Premiere програм дээр хүмүүс ерөөдөө асуусан рендер хийх талаар. Тэгэхээр би өнөөдрийн видеоор маш богинохон рендерийг яаж амархах хийх талаар та бүхэндээ зөвлөгөө өгье. За тэгээ видеотойгоо зургаарай. За тэгэхээр одоо Premiere програмаа нээсэн байна. За тэгэхээр бүгдээрээ Adobe Premiere програм руу хараарай. За ингээд өмнө нэг ашиглаж байгаа хоёр видео маань орсон байна. За рендер хийхдээ гараас Ctrl M гэж дараад гаргаж ирэх боломжтой Export Settings гэдэг байна. За эсвэл Files-ны Export Media гэж орох боломжтой байна. За энэ хоёр аргыг ашиглаад та орох боломжтой шүү. За тэгэхээр одоо хамгийн их анхаарах зүйл маань за мэдээж формат гэдэг нь болохоор тухайн одоо бичлэгээ ямар форматаар хадгалах вэ гэдгээ зааж өгч байгаа гэсэн. За тэгэхээр ерөөхдөө нийтлэг хүмүүсийн сонгодог одоо хамгийн их ашиглагддаг гэвэл формат руугаа ингээ ороод үзээрэй. Миний хувьд болохоор H264-ыг ашигладаг. Нийтлэг хүмүүс ашигладаг гэсэн энэ H264 байгаа. За тэгэхээр та видеогоо хийгээд яаж хадгалахаа ингэ сонгоно гэсэн. За формат дээр 264-ыг би сонголоо. За одоо хамгийн чухал хэсэг нь болохоор энэ байгаа. Presets гэдэг рүүгээ ороод дараад оронгууд маш олон төрлийн байгаа. Одоо Premiere програм маань одоо ингээд 20 оных нь гарсан байна. 20 гэсэн үг. Premiere Pro 20 гарсан байна. Тэгэхээр сая одоо 21 ч юм уу одоодохгүй гарч байгаа байх. Би бас яг сайн судлаагүй байна. За тэгэнгүүт энэчнээс ингээ харангууд одоо та бүхэн хамгийн одоо түгээмэлээд платформуудын тохиргоонуудыг ерөөдөө ингээ автоматар цаанаасаа хүсэн байдаг гэсэн. За тэгэхээр YouTube-ийн одоо энэ хамгийн доотлоос нь гэвэл YouTube 480p SDY ч юм уу те. YouTube 480p ч юм уу ингээд доошоо байна. Тэр YouTube дээр 1080 видео Full HD видео тавьчих бол энэ YouTube 1080 дээр тавиад хадгалчихсан. За энэ бичлэгийг YouTube-д тавина гэж бодоод 1080p дээр нь зав дараад үзье. За ингээд ороод ирлээ. За output name буюу ойлгомжтой байгаа. Энэ болохоор ямар нэртэй хадгалах уу, хаана хадгалах уу гэдгээ байрлалын заагаад өгчдөг. За хаашаа ороод би ерөөдөө бол та бүхэн output гэдгээс нь энэ хараад үзээрэй. Тэгэхээр энэ би хөвчлэн десктоп дээрээ бичлэгүүдээ бол хадгалцдаг. Тэгээ дараа нь яг ялгаж байгаа фолдер руу оруулчихдаг байгаа. За тэгэхээр энийг сонгоод десктопоо сонгоод нэрээ өгч нэсв. За жишээ энэний нэр нь болохоор 1 гэсэн байна. За тэнгүүд десктоп дээр 1 гэдэг нэртэй хадгалагдана гэж үзээ save дарах байгаа. За энэ дээр бичлэгнийхаа хэмжээ маань ингэж гарч ирж байгаа. Ямар бичлэг маань гарч ирнэ. Ямар хэмжээтэй бичлэг маань хадгалагдана гэдгийг харах боломжтой. Одоо энэ дээр болохоор 1920-ыг харьцаанд 1080 өргөтгөлтэй байгаа. Хэмжээтэй байгаа. За тэгэхээр 7 ортой видео ч юм уу маань одоо авсан бичлэгүүд чинь 7 ортой бол энэ бас 7 ортой болно гэсэн. За тэгэхээр ингээд доош нь харангууд энэ одоо YouTube-ийн 1080 Full HD бичлэгийн маань одоо хадгалах тийм тохиргоон гэж ойлгоход бол ерөөдөө болно. За энэ width hey буюу өндөр өргөн хоёр нь байна. Урт өргөн хоёр нь байна. За ингээд ерөөдөө яг YouTube-ийн стандартад тааруулсан picture profile нь level 4.2 гэх. За тэгээ энэ бүгдийг та ингээд сонирхоод үзэх боломжтой байгаа. Мэдээж энэ bitrate нь 16, maximum bitrate нь 16 гэж байна. Энэ мэдээж бас YouTube-д зориулсан тэр одоо bitrate-ээр хадгалж байна гэсэн үг. За тэгээд эцэст нь та энийг харах болно. Estimated file size. За бичлэгчийн ерөөхдөө ямар хэмжээтэй болж хадгалагдаж байгааг эндээс харах боломжтой. Bitrate өндөр өгөх тусам энэ хэмжээ маань ихсдэг, бага өгөх тусам энэ хэмжээ багасдаг. Ерөөхдөө аль болох bitrate боломжийн өндрөөр ерөөхдөө өгч хадгалвал боломжтой. За ингээм хамгийн сүүлд хийх ёстой зүйл маань export дээр дараал хадгалагдах ёстой байгаа. За ингээ энэ хугацаа маань уншиж байна. Encode ингээд бичлэг маань хадгалагдаж байна. A few moments later. За түр хүлээцгээе. За бүгдээрээ видеогоор рендер хийгээд дуслаа. За тэгэхээр десктоп дээр хадгалагдсан байх хэвээр шалгая. За десктоп. За энэ дээр 1 гэсэн дугаартай бичлэг маань хадгалагдсан байх хэвээр. За энэ хамгийн дээр байна. За энэ түрүүний видео маань 1080 өргөтгөлтөөр хадгалагдсан байна. За энэ хүрээ видео маань дуусж байна. Дараагийн видеогоор та бүхэндээ илүү хэлбэр хийх талаар Premiere Pro програмыг хэрхэн хэлбэр ашиглах талаар та бүхэндээ заахыг ерөөхдөө
хичээн гүйлэн видеого хийж байгаа шүү гэдгийг хэлэхэд хатаа байна. За дараагийн видеогоор уулзтлаа. Баяртай. Та манаас уг дэмжижээвэл subscribe-ыг дараа хон дээр дараарай. Дуудахгүй зөндөө олон видео оруулах шүү. Баяртай.